Ардчилсан намаас зохион байгуулдаг 4.1 уулзалт өнөөдөр тус намын байранд боллоо. Уулзалт бүр тодорхой сэдвийн хүрээнд өрнөдөг бөгөөд энэ удаад 2012 оны улсын хурлын сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймгийн сонгуулийн тойрогт гарсан маргааны талаар хөндөж ярилцлаа. Хэрвээ их хурлын гишүүн болсныхаа дараа тэр мөнгө тараасан асуудал тогтоогдох юм бол их хурлын гишүүнийх нь төр үнэмлэхийг буюу их хурлын гишүүн болсон тэр үйл явдлыг бүгдийг хүчингүй болгох хэмжээтэй. Тийм үр дагавартай гэж заагдсан. Тийм учраас сонгуулийн ерөнхий хороо яг ийм арга хэмжээг авах боломжтой. Захиргааны хэргийн шүүхтэр бол ганцхан шийдэл гарсан. Тэр нь юу гэхээр захиргааны хэргийн шүүх сонгуулийн маргааныг шийдэх ёсгүй юм байна гэсэн шийдэл гарсан. Энэ бол ерөөсөө хэн ч ялсан барьсан асуудал биш. Сонгуулийн ерөнхий хороо буюу сонгуулийн байгууллага өөрсдөө шийдэх юм байна гэсэн хариу гарсан. Улсын хурлын гишүүн болохоос өмнө улсын хурлын гишүүн болох тэр процесстой хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдсон учраас тэр их хурлын гишүүн болсон мандатыг хүчингүй болгох тухай асуудал юм. Түүнээс биш эргүүлэн татах тухай асуудал биш. Бүтэн 1 жилийн хугацаанд үргэлжилсэн сонгуулийн маргаан шүүгээр эцэслэн шийдэгдсэн бөгөөд мөнгө тараад сонгогчдын саналыг худалдан авсан тогтоогдсон учраас сонгуулийн ерөнхий хороо өмнө гаргаж байсанчлан шүүгээр гин буруутай тогтоогдвол улсын хурлын гишүүн Чойжин Сүрэн Хүрлбаатар нарын үнэмлэхийг хүчингүй болгох шийдвэрээ эргэн гаргах болж байна. Хэрв сэргээс хэрэгжилсэн тогтоогдох юм бол хүчингүй болгоод дараачихан бүгд даваагийн шилжүүлдэг. Та нарт маш тодорхой жишээ байгаас Мөнхбаатар авраг Аслан хэнийг санчрыг хаяад ингээд олонд авсан. Гэтэл санчир Мөнхбаатар Аслан сүүлд нь сэргээс хэрэгжилсэн тогтоогдоод жилийн дараа санчрын заан цолыг нь сэргээж өгсөн байна. Шийдэх үүрэгтэй хуулиараа. Тэгэхээр энэ шүүгээс шийдгээд бас гарсан байна. Уулзалтын үеэр ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга уян дээр Хүрлбаатар Чойжин Сүрэн нарын тарьсан гайгаар 7 ч хүн ял аваад байгааг санааж байсан юм а. Мөнгө тараалгасан хүмүүстэй туслахуд нь бол яаж хийж байгаа шүү дээ. Яг энэ хоёр хүн дээр эрүүгийн хариуцлага. Сонгуулийн хуулиар бол энэ хүмүүс төрийн эрх мэдлийг хууль бусаар улаан авахыг оролцсон гэдэг зүйл ингээд 5-аас 10 жилийн ял байгаа. Тэгэхээр одоо энэ өдөр шөнөгүй гүйж ингэж төмийн янзаар тайлбарлаж ингэж гүйхээс аргагүй хэрэг буугаад ирэх юм бол шоронд орсарах байх та. Хэрэг явдал нэгэн шүүгээр эцэслэн шийдэгдсэн учраас 10 дугаар сарын 13-наас өмнө сонгуулийн ерөнхий хороо Чойжин Сүрэн Хүрлбаатар нарыг түтгэлзүүлэхээр хуралдахаар болж байна. Тагнуулын ерөнхий газрын цуглуулсан нотлох баримтаар 1093 өргөд түрээсийн гэрээ байгуулах нэрийдлэр мөнгө тараас нь нотлогдож байгаа гинэ. Ардын намын байрнаас 1093 гэрээг одоогоор хураагаад авсан байна. Энээс өргөлөө гаргасан 13 хүнийх нь асуудлыг шийдээд бодлоод ингээд 13 сая төгрөг өгсөн байна. Өчигдөр дахиад цэгээгээд хүн бас сонгуулийн ерөнхий хороонд дандаа өргөлөө өгчлөө. Бас сая төгрөг авъя. Дахиад 38 хүн өргөлөө гаргацсан сууж байна. Ингээд цаад талд нь үдж байгаа хүмүүсийн нийт дүнгийн тооцоод үсэх юм бол хамгийн доод тал нь 100 мянгаар тооцоход 1 тэрбум 107 сая орчим төгрөг хамгийн доод тал нь гарна гэсэн тооцоо. Хэрв тэдгээр иргэд өргөдөл гарвал дээрх Чойжин Сүрэн Хүрлбаатар нар суудлаасаа бугаа зогсохгүй тэр бум хэдэн зуун сая төгрөгийг дахин халаалснасаа гаргаж хэрэг бишдвэл төрийн эрхийг хууль бусаар авахыг санаалсан эргээрч яллуулж магадгүй болжээ.